сануулж инерцээр явж байгаа. Дараа жилээс унана. Би нэг шууд хэлье. Унана. Бүгд намд Солонгос улстай бид нэр аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллаж эхэлсэн. KTO, MTO хамтарч ажилласан. Аялал жуулчлалын салбарыг бид нэр төрөөс ангид байлгах гад аялал жуулчлалын хөгжлийн төвийг нь бид нар татан болгосон шүү дээ. Тэнд юу явж исэн бэ гэхээр тэнд авилгал байсан. Тэнд хүн суртал байсан. Тэнд төр аялал жуулчлалын үйл ажиллагааг явуулдаггүй байсан байхгүй юу? А сая тэр аялал жуулчлалын хөгжлийн төвийг буцаагаад байгуулчихж байгаа байхгүй юу? А тэгвэл яах гэж ажлын тухай хуулинд шинжилэл хийж Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоог бий болгосон юм. Яах гэж төрөөс хараад бос хэлбэр дээр нь байлгах гэж хуульчилж өгсөн юм. Энэ бүхний чинь бүгдийг утгагүй болгочихж байгаа. Одоо би аялал жуулчлалын хөгжлийн төвөөр дамжуулаад буцаад авилгал явна л гэж харж байгаа. Төрийг сонгон болгохыг гэсэн улам данхаалгах энэ ажлыг л хийж байгаа шүү дээ. Дараагийн засагт таныг байгаль орчны сайдаар тавина гэвэл та хийх үү? Гэхдээ одоо тэгээд баг хурал дээр шийдэх асуудал. Байгаль орчны салбар би өнгөрсөн хугацаанд нэг жил дараагийн хугацаанд бол чимээгүй суусан. Эгийн голын усан цахилгаан станцтай холбоотой асуудал маш олон жил явагдаж байгаа ажил. Энэ сая өнгөрсөн 10 сарын дотор хийгдэж байгаа ажил биш шүү дээ. Би нэг шууд хэлж байгаа. Энэ бол өнгөрсөн 2023-2020 онд Монгол Улсын ерөнхий сайдаас ахуулаад ЮНЕСКОтой хамтын ажиллагаа хамтын баг гаргаад эгийн гол маань байгаль нууранд хэр нөлөөлж байгаа вэ? Энэ эгийн голын усан цахилгаан станц баригдсанараа байгаль нууранд одоо сөрөг нөлөөлөл үзүүлэх үү гэдгийг чинь ЮНЕСКОтой хамтарсан ажлаас гаргаад эсэл нь тогтоогоод нөлөөллийн зүйл байхгүй гэдгийг тогтооцсон асуудал. Өнөөдөр байгаль орчны доктортой менежментийн асуудлууд хөндөгдөж байгаа. Энэ асуудлууд зогссон байгаа. Энийг бид нар өргөжлөө зайлшгүй хийх шаардлагатай байгаа. Дээрээс нь хамгийн гол нь хүний нөөцтэй холбоотой асуудлууд байгаа. Би одоо нэг зүйл дээр жоохон хатуухан байгаа. Ялангуяа улсын хурд дээр ч хэлсэн. Алс намынх нь гомдоод, ардын намынх нь хэрэгэд байна. Энэ болохгүй. Яагаад гэхээр энэ ард түмнийхээ төлөө тангараг өргөж орж ирсэн хүмүүс ард түмнийхээ төлөө ажиллах хэрэгтэй. Эдийн засгийн ямар байдалтай байгаа. Өнөөдөр унж байгаа гэдгийг бүгдээрээ л ярьж байгаа үстэй. Нийгмийн энэ сэтгүүтэй холбоотой энэ донтол, архитект, ажилгүйдэл хүч хилээ асуудал чи ямар төвшөнд байгаа. Маш хүндэрчлээ шүү дээ. Төрийн данхаасан бүтц чи улмал их болчих. Бүтээмжийн менежергээд маш олон хүн томиллоо. Үр дүн нь юу байгаа? Би нэг намнах ажиллагаад явагдаж байгаа шүү дээ нэг үтгэхэд. Бүтээмжийн менежер нэрээр томилогдсон хүмүүс бүх одоо тухайн үеийн 16 оноос хойш төр барьж байгаа ардын намын хийсэн ажлыг л баримтжуулж авч шүү дээ. Өөр юу хийж байгаа? Тэнд бүтээмжтэй дахин ерөөсөө яг өнөөдрийн байдлаар байхгүй байхгүй. Тэгэхээр энэ олгоныг л өнгөрсөн хугацаанд бодитоор нь хийж ирсэн шүү дээ. Энэ ажлуудыг л бид нар хийх ёстой. Шинэ ерөнхий сайд бол нэгдүгээр энэ аж ахуйн нэгжүүдийг татварын дарамтаас шалгах ажлыг маш яралтай хийх ёстой. Энэ татварын реформыг зөв зүйтэйгээр нь явуулах ёстой. Нийгмийн даатгалын энэ дээрэмшиг явж байгаа энэ шимтгэлийн асуудлыг бид нар нэг талаар нь гарах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ аж ахуйн нэгжүүд чинь яг нэг үгүй ихэд энэ нийгмийн даатгал бүр сөхөрлөө шүү дээ. Дараагийнх нь бол энэ данхаасан төр энэ олон яамдуудыг цомгдох хэрэгтэй. Зөв зохицуулганд нь оруулах хэрэгтэй. Би сая хэлсэн. Спорт, соёл, аялал жуулчлал, залуучуудын яам гэдэг. Аялал жуулчлал байгаль орчноос салах боломжгүй. Яг гэвэл байгаль экологи аялал жуулчлал Монгол улсад байдаг. Энийг авчиад соёлтой нийлүүлчихэд аялал жуулчлалын салбар унчиж байгаа. Тэгэхээр бид нар энэ данхаасан бүтцийг цомгдохох ийм хэмжээний эдийн засгийн суурь мэдлэгтэй улсын хурал парламенттайгаа ойлголцоож явж чадах, сөрөг хүчинтэйгээ ойлголцож чадах, парламентын үйл ажиллагааг яаж явуудгийг мэддэг. За дээрэс нь бүгд хатад ард тустай хийгдэж байгаа хил дамсан хил бололтын төмөр замууд байна. Зөвхөн гашуун сухад ганц модон л хийгдсэн. Одоо шивээ өрнсгөө ханк мандал хийгдэх ёстой байхгүй. Энийг хийх юм. Хятадтай хин ойлголцох юм. Оросын албаны улстай Эрдэнэ мөрөн эгийн голын усан цахилгаан станцыг хин явуулах юм, хин ойлголцох юм. Америкийн нэгдсэн улсын тарифын бодлоготой холбоотой асуудал дээр хин ойлголцох юм, тэ? Гэх мэтлэнгээс ахуулаад энэ томоохон хэмжээний ажлыг хийж чадах тийм хүн л өнөөдөр Монгол улсын ерөнхий сайдаар байх ёстой. Зарим нь улсын хурлын гишүүн байх ёстой гэж яриад байгаа шиг байна. Би бол тэрэн дээр гишүүн байна уу, гишүүн биш байна уу хамаагүй. Хамгийн гол нь парламент дотроо зөвшөөрлөлтийг маш сайн хийж чадах ийм тоглогчл өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд байж энэ доктортой засаглалын асуудал яригдана. Монгол улсын ерөнхийлөгчдөө ойлголцдог байх хэрэгтэй. Улсын хурлын даргатайгаа ойлголцдог байх хэрэгтэй. Сөрөг хүчинтэйгээ ойлголцдог байх хэрэгтэй. Ардын 8 68-ын том бүдүүнтэйгээ ойлголцдог байх хэрэгтэй. Ийм үл Монгол улсын ерөнхий сайд болох хэрэгтэй.